Бьорн тэдэнд бүрэн мэдэхгүй байсан ч эрсдэл гаргахаар шийдэж Таноочийн тухай хэлв. Тэдний тэрсэн толгойтой авсагч нь хөмсгөө өргөөд Бьорныг өөрөө Таноочийн биш гэх ямар нэгэн баримт байгаа эсхийг асуув. Гэвч манай залуу дайчны нэр хүн дээрээ цораагүй гэж тангараглав. Энэ нь авсагчид ойлгомжтой санагдсан бололтой. Харин Бьорн энэ кота мартаж тэгээд тэрсэн толгойтой залуу хэрэг тэд Таноочийг буулгаж авч чадвал олзон тэднийх болно гэж хэлв. Дараа нь авсагч тэднийг дуудаж гном чадвараа төвчүүлээд хинч тэднийг анзаарч чадахгүй гэж мэдэгдэв. Одоо Бьорн буцаад гиг горимдоо орж энэ нь ашиглагч болон орилзаа хүмүүсийг тулаанаас зайс хийхин тулд нутгад тусалдаг гэж хэлв. Хэдийгээр ашиглагч хөдөлж чадахгүй ч одоохондоо аюулгүй гэж бодоо хамгаалалтаас олж тэрсэн толгойтой залуус ижигтэй ашиглаж гисэн. Хоёр варвар яг одоо тэдний хавханд орсон гих хэрэгчдийг гэнт хий. Тэр хатангэр өндөх тэдний хоёулын дээр нь дарангуйж идэвхжүүлж байранд царцаан ярьж чадхааргүй болохоо. Тэр гайхаж чигчгэд манай залуу Крол тэднийг дарамжилж чадах бөгөөд ийм багт бодтоор байж болох ганц хэсэнзэн гномын дарангуйж гэдгийг ухаарч Ердөөний гимблийн оноос арчхам сан гэж чимээгүй сандрангуй. Тэр ношнуудын баг кидний юмсыг ухаж эхлэхэд нэгэн заван гараараа анарт хурч анхны хөрсөн имэртэй нь варваруугаад харамсаж байна гэв. Нөгөө нэг нь варварын зүрх одоо тэрэнд болж байгаа болохоор энэ бол хажил гэж хэлв. Харин Бьорн Кристасуудыг насан тархан харахраа муухай харах бөгөөд нөгөө залуу шигтлээ гэд юу ч өөрчлөгдөхгүй гэж шоолов. Дараа нь бас хитрхи бие дээлсэн гар хөрдөө тэднийг нэг цавхтаар дуусгахыг тушаа. Бацаан тавлан нэнэгээд хизээч авч байгаагүй гэж хэлв. Бьорн дотроо айн сандарч магадгүй энэ үнэхээр төсвөл юм болов уу гэж бодож эхлэв. Харах түүний сүл бихэр дайрахад манай залуу үнийг зүгээр өнгөрөхгүйгээр тосгоогоо арай гэж хойш нохроо амь насанд аюултай гүн сүлбэжлээс толтов. Тэр даруй полица нөгөө их цашиж ашигласан тэнийг нөөрлөө хүчтэй болгож түүнийг шууд дахин төрөх хотлоо илгээв. Ношнуудын багийн үлдсэн хүмүүс сандарч варварыг бариад ав гэж ярьхад Бьорн чинжаалыг суулж аваад анарлуу шидэж дарангуйлыг цуцлахын тулд мөрлөн зөө. Тэр оргилуу шиг цасалтаж ихшин унагсан ууттай төмс шиг газар тунахтай уулцныг нь түүний гарт даатав. Анар нэг секунд чиргэлцэлгүйгээр бүрэн хорсол горимдоо орж шинжлээчдийг өнгөрсөн цаг болох. Тэд өшөөл гойж хадж тэр нүр ирмэхгүйгээр тэднийг эрхийн орон руу илгээх бөгөөд гэрцэн аймхай залуу хамаг хурдаараа загтав. Тэр аймхай залуу руу ирсэн ч их хэмжээгээр цасалж жисэн Бьорн руу анхаарсаа хөдөлгөөн маш их сандрав. Бьорн түүнд нэг юм хичхийх хичээсэн ч тэр хэдийн түүнийг дууссан гэдэгт итгэсэн байлаа. Гэсэн ч тэр ойлгож чадан түүнээс эмийн ундаа авчив. Анар түүний хүзэнд хүрч энэ лав савнаа үлдэндэ гэж угалцахад Бьорн боломж алдсан дээр нь өшгүй тэндийг асандаа бурхан талархаж байв. Бочинлог хатан нинээн тохорхож одоо чи хүзүүндээ савнаатай ганц хорвол болно гэдэг ямар ахуй вэ гэж хэлэхэд энэ нь түүний тархийг бах зэрэг цаа. Гэвч тэр бас хүзүүний шархтай варварууд олноор амьд үлддэг харав. Тиймээс оронд нь тэр түнд анхаарлаа төвлөрөөж дараа нь нөгөө тэрцэн харахыг хүүх гэж байна гэж хэлв. Хэсэг хугацааны дараа анар нөгөө аймхай залуу цахаас нь өрхөд тэдгүү цэжирэх бөгөөд тэр шууд лямнаас гойнгой. Бьорн түнд түүнийг тавь гэж хэлээд тэдэнд Таноочийг өнгөрөхөд түүний нуугдах чадвар ямар ч байсан хэрэгтэй хിവэр байгааг сануулав. Гэтэл яг тэр үед ахаараар сам нисэж ирэн шинжлээчийн яг хүзүү рүү зогтоход хоёулаа энэ нь хорцсон болохыг ухаан зарцаж орхив. Таноочийн хатан хаан шиг алхан гарч ирээд тэдний өмнөх тулааныг магтсан бөгөөд Бьорн шууд дахин талаан зогтлын бижин байдалд орж өөр ямар ч сонголт үлдээгүй тул шахаж давталхыг анарт хандан хашгирав. Тэр хоёр тусалсан машин шиг нэгэн зөвхт ган нийлэн хөдлөн. Гэвч дээрэмчин дээрэнгүү хүчтэй байсан бөгөөд тэдний цавхтыг хялбархан зайлуулж Бьорныг энэ төвчөнд хүрэхийн тулд хэдэн гисэн Чингиснийг нь гайхаад хүргэв. Түүхий хүч нэмэргүйг ойлгосон тэрээр зэвсгээ хажуу тийш шидэж түүнтэй барьж таар олтонгоо анарыг харахыг хашгиран шаардлаа. Гэвч тэр үед түүний бие сольдон газар дунаж эмэгтэй хоёрын сөлбөн нурууг нь гинтэснийг ойлгон шоконд оров. Хэрэг тэр эмэгтэйнэрээ авар хэрэглэгч бол тэд бүрэн дийжгүй гэдгийг ойлгон сандарч ившин. Яг энэ бодол орж ирэх үед анар сүвхишлэн дайрсан боловч зөссөн бэлэг шиг цэвэрхэн таслуулж цус сагруулan өнөв. Бьорн нөхрийнхөө унахыг харин шидээ зов ба дэрэмжин хутгаа эргүүлэн Василискийн хорт тэдний биеэр хэдийн тархаж байгааг тайван хэлв. Бүх талаараа ямар ч төвөггүй эзөрч байгаад түүний нүд оройдоо гарч бүх зүйл ингээд дуусч байгаа юм болов гэж гайхаж эхэлнэ. Гэвч дээрэмчийн асуугаа цасаах шиг болж бүх зүйлийн талаар чимээгүй байвал тэднийг амьд үлдээх наймаа санаж болохоо. Улаан өст бүсгүй варваруудад өртөө рибгээ тайлбарсан бөгөөд Бьорн бусдын тэднийг хизээч хамаагүй асах байсан тул тэр төсч харын тэрэнц хийсэн байх гэж эвлүүлэн бодов. Анар ханаалхан Бьорнд түнд итгэхгүй байхыг сануулсан тул тэрээр татгацвал яах вэ гэж асуув. Тэрээр 200 асам гэж 58 мэгцэн бөгөөд Бьорны дэлгэрэнгүй асуухад үгийг нь тавьшив. Өөр гарч харахгүй байгаа Бьорн дайчны нэр хүн дээрээ тангарахад дэрэмжин түүний хүзэн дэх шарх хэдийн нэвэрч хэвснэг анзаарч бүсадтай ажилгүйг нь тэмдэглэв. Дараа нь тэр анар руу эргэж хариултыг нь асуув. Анар шууд татгалцсан тул дээрэмжин мөрөө цохиж түүнийг дуусгахаар бийдв. Бьорн нүунийг зөвшөөрөхийг хүссэнгүү. Анарыг бас тангарахыг хашгиран шаардав. Тэр түүнийг ухаан алдсан мэт шивтэж тангараа ямар ариун босох талаар хашигчиж хвсэн ч Бьорн түүнийг амаахыг сануулж
түүнд идэхийг ятгахын зэрэгцээ варварсдах хүү дотроос хүн. Анан 1 секунд ирвэссэн ч боолт хийж чимээгүй байхаа амлав. Дээрэмчин ачаагаа болж байхад Борн хамгийн сүүлийн зүйлийг асууж түүний хэвдэх давхраас ичнийг мэдхийг хүсв. Тэр тэнэрэстэн 8 гэж хариулаад асран галтаж Борн зөвхөн тэр амлалтын ачаар амьд үлдснээ ойлгож амар нэрээ чамаа амьсгаж үзлээ. Гэхдээ тэр дараагийн удаад ийм байхгүй гэж тангарагсав. Дараа нь тэр 2 нэгдүгээр давхарт буцаж ирэхэд анар шаран дээр нүрээрээ өнөв. Борн түүнийг зүгээр эсхийг шалгасан ч тэр зүгээр бүх юм өвдөж байна гэж гомдолсон хэвтэн. Гэвч тэр гомдолсохж ирэхгүй гэж өөртөө хэлэхэд Борн түүний эгогийн төвшин хэрээс хэвтэрснийг ойлгов. Бьорн амьд үлдсэн нь хамгийн хүчтэй гэж тайлбарч одоо тэдэнд ялах илүү сайн боломж байгаа гэж хэлэхэд тэр санаанд Борн эдгээ гүйж ойлгож ирсэн. Тэрээр энэ ичгүүрийг тээж өөрийгөө хөнөөх хүслийг эсэргүүцэх нь илүү хүчтэй ирхэн ирэхэд шаардлагатай туш байж магадгүй гэж шийдэв. Бьорн өөрт нь тийм зүйл мэдэрчдэггүй байгааг ойлгож магадгүй тэр жинхэнэ варвар биш ч байж магадгүй гэж бодов. Гэхдээ түүний мэдж байгаа зүйл бол тэд өшөөгөө авах явдал юм. Дараа нь анар ухаан алтан унахад Борн тэдний бараг 20 цаг унтаагүй бөгөөд өөрөө эцсийн чадлаараа явж гин гэж бодов. Тэр түүнийг шиг сүрээгүй ч гэсэн шарвс түүнийг аварчсан үе шиг муухай мэдрэмжтэй хിവэр байв. Тэр үед багийн хон түүнийг өрөвдөж тэрээр ерөөсөө амьсгаж байгаадаа баярсан зарбан хошиг үнийг хүлээж авсан. Гэвч тэр үнийг ингэсгээд өнгөрөөж болохгүйг мэдэж байсан тул дахин хизээч энэ байдалд орохгүй гэж тангарагсан. Тэр нөхцөл байдлыг хамгийн сайнаар ашиглахыг хичээсэн бөгөөд өөр сонгогчтой үнэхээр байсан уу гэж гайхаж байна. Түүний бодож анх энцсэрээд нэг засаа хашаа чин толгоогоо алдаж бүсэд зүгтсэн зүйлсийг харж исэн үе рүүгээ харвна. Тиймээс түүнд амьд үлдэхийг сонгохоос өөр сонгож байсангүй. Тэр агшин тэр шийдэмгий болж ингэж үргэлжлүүлэн яндаж чадахгүйгээ ойлгов. Тэр Андрес сэрэж эрсдэл асар их байсан ч илүү хүчтэй болохыг хүсэж байгаа эсхийг асуув. Тэр эргэлзэх зэрэглэлээр бүгд ямар ч ясан өвтгийг юм чин орно гэж хариулв. Бьорн энэ таваршгүй амьдрал хийж цогсон дээр гэдэгт санал нэгдэв. Дараа нь тэр тэднийг алаагүй зүйл түшинг нахиулна гэж рапчер шунхаар төсөөлгөөгөө танилцуулж өгсөн. Хэсэг хугацааны дараа тэд харагдсан Монгосоос хунтай талдаж туршлагад цолооч ирсэн бөгөөд нэгдүгээр давхар тийм газар байдаг гэж төсөөлөж өгөөсөн Андрыг агшруулв. Бьорн түнд энэ нь 4 төрлийн мангастай мөн бүрэн харахын орчинтэй тул анхаарал татдаггүй бүсүүдийн нэг гэж хэлв. Тиймээс хүмүүс зөвхөн цөхрөнгөө барсан үедээ жишээ ирдэг. Гэвч энэ нь юм нөхөд тохиромжтой газар болгодог. Анар ойролцоох нэгэн чулуун багны талаар асуув. Тэр лабиринтын анхны судлаачийн дурсгалын хөшөө гэж хэлээд бичээсийг чангаар уншиж тавсамын мөр гэж танив. Нууц нөхцөлч бас таарч магадгүй ойлгов. Тэр анарт рапчер нэх гэж ухаангаа хэлв. Энэ үеэс эхлэн бүх зүйл нууц байх ёстой. Тэр нэр хүн дээрээ тангарсан ч рапчер гэж яг юу болохыг юу ээж дорч асуухад Борн энэ нь үндсэндээ өөр лабиринт доторх лабиринт гэж тайлбарлав. Тавсан дүүнийг инстанс дүнжин гэж нэрдэг байсан бөгөөд зөвхөн сонгогдсон гишүүд цэвэрлдэг байв. Нэгдүгээр давхрын нөхцөл бол дурсгалын хөшөөнд 4 өөр төрлийн мангсын цөм болон 2 дугаар давхрын 8 дугаар зэрэглэлийн кристалл ашиглах хавьч бөгөөд тэр тэдгэрийг байрлуулав. Ингээд рапчер нэгдэнэ. Тэр анарыг шууд ор гэж хэлээд Дэсфиндинг кристалл тав хөтлөх хүнийг оруулах боломжтой гэж бодов. Тиймээс одоо ганц асуулт бол өөр хин дагажтан ирэх вэ гэдэг юм. Рапчер нь давхар бүрт санамсаргүй байдлаар нэгддэг ертөнц шиг ажилладаг боловч 3 сарын хүлээх хугацаатай байдаг нь хитрхи ашиггүй юм. Тиймээс хүмүүс мэдээж баг хайж эхэлсэн. Нэгдүгээр давхар 4 мэдээж хвцэн рапчер байдаг бөгөөд тэдний орсон газар нь улаан тэнгэр гихдэг. Ба энэ нь Соло Левижингийн парчийн хоромч хөлбөр шиг юм. Анар биширч ширтэх Борн Дэсфиндинг кристаллын ачаар цасны туяатай цацтал дээр буна гэдгийг хэдийн мэддэг тул дуугаж харна. Гэвч нэг бодит амьдрал дээр харах нь өөр мэдрэмж өгнө. Сайн мэдээ гэвэл газар хэдий зөвхөн харагдлаач нэгдүгээр давхрыг авах боломжтой. Одоо жинхэнэ асуудал бол тэдэнд тусалж давчлахад багийн ямар гişүүд ирэх вэ гэдэг юм. Яг энэ үед портлаас хөл гарч ирэхэд анар хин нэг нь нэрж байгааг сануулж хоёр залуу ирээдүйн багийн нөхдөд сонирхон хүлээн. Нэгдүгээр давхрын өөр нэг хэсэг ирүүн сүнсэндээ хитрхи долдогцноос болон дахин загнуулж байна. Тэр чинжаар хэрэглэхэд хэцүү гэж мархахыг хичээсэн ч тэрээсээ яриаг нь тасалж тасламжгүйгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй шаардав. Эрвийн мистер дандаа өөрийн давуу талыг ашиглаж багадаа итэг гэж хэлдэг байсан гэж үлдэхэд Тереза санал нэгдэж байгаа ч дэлхийдийн зөөлөн биш гэдгийг санаалав. Тэр түүний мөрөн дээр гараа тавиад багийн нөхөд бол зүгээр багийн нөхөд тал хинч чамархан итгэж болохгүй гэж шууд хэлв. Эрвэн толгой тогсон ч Борныг тинч мөө биш гэж бодсон хിവэр байна. Өөр амьсгалыг өөрчлөхийг хичээн 92 дугаар давхарлуу явж болох уу гэж асууад. Борн койн асар их цөглөж байгаа байх гэж тосом хийв. Терезэж амлцаад давхар ахин илүү их хөдөлмөрлөх биш. Илүү ухаалаг байх тухай юм гэд рапчер руу чиглэвстэй гэж хэлв. Эрүүн рапчер руу ороход цэвэр ад хэрэгтэй гэж бодож байсан тул бодсон харагдав. Терезия маш цөөхөн хүн орч чадсны хүлээн зөвшөөрсөн ч хамгийн сүүлийнх нь нэгцэнс хойш 8 сар болсон тул дараагийн татамж түн өдөхгүй болох ёстой гэж хэлв. Борн нүунийг хизээч дурдж байгаагүйд эрүүн гайхсан ч Терезия түүнийг одоо хүртэл зүгээр шиннүүд байгаа тул энэ нь хэвийн зүйл гэж бодов. Тэр ааштай инээн сүлж эрүүнийг тэр зэлгээс илүү хүчтэй болгох нь гэж хэлв. Яг энэ үед танил чимээ тэдний яриг тасалж рапчер хэдийнэ нэгцэн Терезигийн царай хууран дүүдэ хортон шунхай хийв. Тэд порт руу гүйсэн ч хүрхээсээ өмнө алга болчихоо. Цасч дээр буцаж ирэхэд Борн анар хоёр багийн анхны гишүүн гарч ирэхийг хүлээх бөгөөд
Тэр нь тэдэнтэй хөвчтэй мэдчиж буй сахалтай дурф байв. Дараа нь Rapture ийшээ хөтлсөн гайхсан ч шинжгүй барв шиг мэж хорч ирэв. Нэгдүгээр давхарт мэйжүүд байсаар хагаад Борн гайхаж багийг ирээдүйдээ харагдчихээн гэж бодов. Нөгөө талаас анар үүнд итгэхгүй байв. Мөн намын сайн чи гэж бичин гэд хийв дурчлаа. Би энэ түүнийг эсвэгээр Ирэмбийн гэж бичин байсан бөгөөд энэ хотод их бичиж маш их хүндлэгддэг гэж тайлбарлав. Зөвхөн төвшөртэй хүмүүс л орох хэрэгтэй тул энэ их бичин үнэхээр чадвартай байж таарна. Үүнд их бичин инээх хийсэн мороор гэхэд нэрээд хоосог юм гэж хэлв. Тэр өөрийгөө 6 дугаар Ирэмбийн их бичин Raven гэж танилцуулсан бөгөөд бүрэн түүний дээрэнгүү зантайч бүх их бичид тийм байд юм байна гэж дүүнв. Тэр хажууд байгаа залуу руугаа зааж өөрийн ачаа зөөгч тарчин хэмээн танилцуулв. Dwarf өөрийгөө 3 жил хайгуулт хийсэн Hikarat гэж танилцуулсан нь түүний үнэтэй тоног төхөөрөмжийг тайлбарлана. Баруур хослогч мөн өөрсдийгөө танилцуулсан бөгөөд бүрэн шууд нухацтай болж тэд яагаад нэгдүгээр давхарт байгаа гэсв. Тэд асуултаас болтож зүгээр л ангаж нэртэн гэж сонссон гэсэн ч Бүүрн шинчүүдийг хөсөжгүй гэж зам хааж байгааг нь шууд ойлгов. Raven өдөрч цайг авч олзыг тарчинаас бүсэд бүх хүмүүст хуваана гэж мэдэгдэв. Dwarf дуртай зөвшөөрөө. Бүүрн нэж бичтийг хүндэтгтэр тул дуугүй зөвшөөрсөн ч дуухаас өмнө анар зөвшөөрөхгүй гэж ярьсан. Бүүрнийг ухаалтаг дайчин тал өдөрт тастай гэж зүтгэв. Анар түүний гүрвэжлүүлэн магтахад Бүүрн газар доогоор орчмоор санагдав. Raven-ий ярих гэсэн орчлог бүрийг анар тасаж байгаа шинэ гişүүд аживсан. Бүүрн ничиж нүрээ дээр хат бусд нь бүгд асмаар хоцроо. Hikarat Бүүрнийг ийм халамжтай нэртэд нь атаархаж байна гэж тавсам хийн өөр амьсгалыг зөөлөвшөд анар усааж бүгдийг үгүйсгэв. Raven эцэстэн тэднийг цаасын цас руу анхаашиг нь хандуулах хүртэл тэр хоёр хүүхчийг маргастав. Наад сахан Raven ажлаа анхаарч сайдвар шалгах хэрэгтэй тайлбарж байгаад Бүүрн талархаж өөрийг нь тоохгүй байгаасаа гэж татраг ордов. Hikarat дахин танилцах гэж орцсон ч Raven цаасын мангасууд бүгд 7 дугаар Ирэмбэ буюу түүнээс доош тул залаастайгаа хамт өөртөө зохицуулж чадна гэж төсөв. Тэр эсэргүүцэх гэж оролцсон ч Raven сахиусан тэнгэрийн олзыг судалгаандаа авна гэж бавчтай инээмсэглэн мэдэгдэж түүнийг дарав. Энэ нь эцэст нь Hikarat-ийн бухимдлыг төрүүлж олз ямар чухал болохыг ууртаа ярихад Bjorn тоглоомын бараг бүх талангалснаас болдог байсныг санав. Сахиусан тэнгэрийн олз нь ангалын цэцэг бөгөөд энэ нь иж бичний судалгаа болон хайгуулчин ашиг төсөд хоёуланд нь чухал гэдгийг тэр мөн санав. Hikarat түүнийг өөртөө нүдийг зүрдэж байна гэж буруутгахад тэрийн эсэргүүцэж сандрав. Эцэст нь тэд Raven өгч чанарыг авч Hikarat дугаарсан зүйлийг авахар тохиролцсон бөгөөд ангалын чулууг шатаж авахар болов. Bjorn гадуур хатснаа мэдэрч эцэст нь орцсон зүйл эсвэл авах чанар хамаагүй зөвхөн ангалын чулууг амар байна гэж хэлв. Хоёулаа түүнийг хитрхи шаналтай гэж муухай харав. Тиймээс тэр охорч оронд нь эртөө хоёр ох чанар гойход тэд хэсэг бацны эцэст зөвшөөрөв гэсэн ч Bjorn сэтгэлээр оноо. Түүний авч байгаа бүх зүйл нь тэдний ямар ч байсан хүсээг үзүүлж байв. Нөгөө хоёр нь буцаад хамгийн сайн найзууд болж насан туршийн найзууд шиг цас руу чигэж Bjorn араас нь дагаж ижиг хүчтэй болох хэрэгтэйгээ тэхэн ухамсарлахтаа хэдий олон хог мангасууд замыг нь хаасан ч оройд нь хүрэх болно гэж өгсөв. Баг ойртож болохгүй гэж хашгирах хоёр инээдтэй тодорхой хөшөөний яг уртаа хасагтам хаалган дээр ирэв. Энэхүү амьд мэд чулуун сахиусууд нь 8 дугаар Ирэмбийн мангас буюу гаргалууд бөгөөд харагдахыг харахгүйж болж амрахгүй харсан даруйдаа шууд тавтаж давчдаг. Тэдний нэг нь гинт амилж Bjorn руу чулууж болохоор чадвараа шууд харуун дайрч хөвлөв. Үүний нэгийг буулгаж авах хэрэгтэй тактикийн нэг нь өшөө авахч болж бас нь бөөгнөрх явдал юм. Гэвч тодорхой нэг гэж бичин анарыг дайр хас засааж Bjorn-ы хараалт цэцлэх гэж шууд ойлгосон шидийг хийсэн агшин тэр төсөвлөгөө хаягдав. Онцгой нүүдэлгүйгээр гаргал аюултайгаа чимэжиж болж варваруу цаг албалгүй түүнийг багийн цэвхтэй хэсэгсээр нь буцсөв. Түүний хооронд хоёр том мангсын хувьд Hikarat дайны өрийн хашгиран давталж хөлөөр нь өртөө юм шиг буцсэв. Гэвч тэр замаа зогссонгүй. Агаарт өсрөн бүх хүчээрээ унаж тэр зүйлийг бүх оршин зангаа дахин ботход хүргэв. Чулуун араатнууд шараа болон задарч багт жаахан амсхийг зайд өгөхөд Dwarf Farod-ыг мөөгүй байна гэж магтав. Bjorn дөөгүй толгой төхөж Hikarat-ыг дураагч биш жинхэнэ дайчин шиг толдог гэж бодов. Хөвгч шидэд кристалл доосаагүй ажигтай сүнс шиг агаарт хөвж ирсэн нь анарт жижиг зүрхний шүдээс өгөв. Raven шидээ ашигшин тэдгээрийг цөвлөөж байгаагаа 50 тайлбарлж дараа нь олцыг хуваана гэж амласан Dwarf-аас зарим оноо аваа. Өрөө цэвэрлэгдсэний дараа баг асар том хаал хоёр дэшин үнэхээр бүхнийг хөвчлөлөөр татагшарсаа. Hikarat урд байгаа харанхуй талаар ярихад Raven дахин нэг шид харуулж замыг юу ч биш юм шиг гэрчдүүв. Яг цагтаа тэдний зүү чиглэж буй зарим алхаж буй хогийн савуудыг олж харав. Энэ зүйлс нь ямар ч юм бэ? Олз бүр торшихын оноогүй. Зөвхөн заримдаа чанар оногтой бүдүүн зам бий төрлийн мангасууд юм. Raven тэдэнд манай дэмий өрх хэрэггүй гэж шууд мэдгэхэд Hikarat эргэцээгүй зөвшөөрөв. Мосог аратнууд хурдан гахаж ирэхэд хүчтэй цавхичд орж тэднийг овчсон хөвжөрсөн харамсаж болгон бүрэн сүйтгэв. Өрхсдийн нэг нь хачин зүйл оносныг Bjorn анзаархад энэ нь үлээдэг бүрээ байв. Анар үнийг шин тоглоом шиг сонирхож ирэхэд Hikarat түүнд юу хийхийг нь өдөхгүй байх нь гэж хэлв. Өрөө шахихтай дэд зүзанган халахтай таарчдаж Hikarat өөрийн алхахын халаханд хэд жижиг байна гэж шууд мэдвэв. Raven ингээнээр өрөө шалгаж үүнийг өөрт нь даатах гэж хэлв. Тэр дахин нэг шидэж хин нэгэн цацхаас өмнө асар тонгалтай бөмбөг ганг хайлуулв. Raven толгоогоо илтгэр цавхиж үргэлжлүүлж болох уу гэж асуухад Bjorn баг зэрэг
айж зогсов. Тэд давталгааны нэгдүгээр бүлэг их газар доо нууж өргөдөг гүрэнд очив. Ревен хэдийн төлөвлөгөөнөөс төрүүлж зам хүлээжсэнээр дээшээ байна гэж хэлээд анараас өмнө олсон бүрээг бүлэхийг асуув. Анар агаар гүнзгий янзхалж бүрээгээр сэжигтэй аягаар хад өргөдөг гүр бууж эхлэв. Нэгэн төр тэр доор ажмар нэмэрдэж буй цус шиг улаан усыг зан сандарч эхлэв. Илүү ойроос харахад тэр усан дотор ямар нэгэн зүйл хөдлөж байгааг анзаарч илүү айсан Ревен түүнийг тоожгүй. Эдгээр нэртэй илүү олон хүсэд ноцтой зүйл биш гэж хэлв. Биерн дотоод монсторт орж бүлхийн зорилгыг өргөдөг гүр бүрэн бууж ирэх амьд үлдэх явдал гэж тайлбарлав. Ердийн багийн хувьд энэ нь ноцтой сорилт болох ч Ревен шиг илбчин байхад бүх зүйл маш хэлбэр болно. Тэр хідээний яасан юм шиг инээн сэвлэж бүгдэд ойртон бөөгнөрхий хэлв. Үүний дараа хан тэр цэвэр манаа туяруулсан шид цэнэгч эхлэн тухайн бүсэд шокийн давлгаа илгээж тусгалтаа бүх хөтлүүдийг шууд өстөө. Хикарод шид цалиатай байсныг үсэн ч Ревен өглөөний цайны өмнө үүний хийдэг ширээ таасангүй. Ийм минуттай хүчний зөрүү байна гэж бодоагүй. Тус Биерн бухимдан шидээ зов. Тэр одоо зүгээр гүр бууж дуусахыг хүлээх хэрэгтэй гэж мэдгэхэд Биерн тэд ийм иш доосон тэтгэхэд бэрх дугуй зогсов. Хэдэн өвчтөе орч секундын дараа баг гүрийг хамтдаа гаталж цус болсон цаасын нэгдүгээр бүлгийг альбан ёсоор дуусгасан бөгөөд Биерн хитрхи хортон дууссан баг зэрэг хортгцсан мэт харагдана. Тэд өргөдөг гүрийг ямар ч асуудалгүй хаталж гадна цааслаа орлоо. Ер нь энд мангасууд бөгнөх хэстэй байсан ч илбчин дахин шидэ гаргаж тэдний шидэтхийн аль төвчд орсон юм шиг өсгөв. Тэр тэднийг бүгдийг нэг цогцлоор устгаж чадахгүй ч шидэн нэг цогцлоор дайсны эсүү хуваас илүү сүтгэж байгааг Биерн анзаарав. Гэсэн ч хүлийн чөтгөрүүд ямар нэг байдлаар дахин сэргийсэн тул амьд өждөв. Ревен өөрийн ажиллаж дууснаа мэдэгдэж үлдснийг нь тэдэнд даатахад орон хүчтэй цавхчид үлдснийг нь дуусгахаар дайрав. Барбар хослол өхлийн чөтгөрийг бүх шиг арч шидэн амсагч нүдж байгаа шиг толгойроо цохиж шихэд Хикарод айснаар харав. Ревен ч гэсэн цаг үрсгүй байдлыг дортолох өөр нэг шидийг хийж эхлэв. Тухайн амтны ганц даваа тал нь хурдан хүн төрчилж байсан бөгөөд одоо тэр нь байхгүй болсон тул зүгээр махнисыг болон хувирч гурваас огт ирэлцэлгүйгээр түүнийг сийч эхлэв. Үүний дараа Ревен инээмсэврийн чулуунуудыг авах бөгөөд анар илбчдийн гахалтай талыг одоос ойлгож байгаагаа хүлээн зөвшөөрнө. Одоо илбчид нь үнэхээр хэрэгтэй хүмүүс гэж зөвшөөрөх ба Ревен зүгээр савьяасаа хөдөлмөрийн ач гэж даруй заринж байгааж Биерн түүнийг дотроо магтааж өмж байгаа хадарсан. Тэрээр судалгаандаа зориулж нэмж цөвлүүлэхэд туслах уу гэж альтамхан асуухад Биерн ч мөн түүнтэй сайн харьцаатай үлдэхийн тулд зөвшөөрнө. Бага зэрэг зүйлс цөвлөөсний дараа Ревен талархаж цааш хөдлөх цаг болсныг хэлнэ. Анар өөрийн шагналын талаар буюу цэцгийтэй бандын тухайн мөрөөдөж эхэлнэ. Гэвч Биернд бага зэрэг санагдана. Учир нь Ревен хамгийн цовлуулсан ачлаа баримлыг хөндлөхөө үлдээсэн бөгөөд буцахад хэлбэр юу хийдгийг нь мэдэхгүй хаан болов гэж гайхана. Зарим тоглоомчид сэжигтэй зүйл харах бүртээ харилцан өөрчлөх талчийг дарахгүйгээ чаддаггүй. Биерн яг тийм төрлийн хүн бөгөөд энэ нь түүнд олон нууц эрдэнэ сод төсөж байжээ. Тэрлээч Биерн түүний анзаараагүй зүйлийг зааж өгвөл түүнийг тэнэг мэд сэтгэж төрүүлнэ гэдгийг ойлгоно. Тиймээс тэр болохоор шийдэж тэднийг даган цас тайз руу улан гүн орно. Тэд нэгэн сүйдсэн танхимд хүрч ирнэ. Ревен үүнийг дотоод цайз гэж нэрлэн өмнө нь сонсч байсан ч яг ирээд үсгэд сэтгэлд хүрэхэргүй юм байна гэж хэлнэ. Тиймээс тэд цааш улам гүнзгийрэхээр шийднэ. Биерн нууц хавхлагтай хаалх болоход Ревенээс сэргийж Хикарод төрөөж чалхана. Газар доорх шоронгийн нэгдүгээр давхар тороход одоо Ревенээс энд ямар мангасууд гэдгийг энгийнээр асууж тэрээр амьд тал бичгчийг шууд часан хэлнэ. Хикарод хөрөн голимоос бусадтай нь бүгдээрээ толчж байсан. Гэт түүнтэй уулзахыг маш их хүсэж байгаа бололтой харагдана. Гэвч Ревен махны дэлбэрж аюултай тал хит өртөхгүй байхыг сануулна. Тэр хоёр тутнаас ч Биерний бухимдал төрж тэр хоёр хизэнээс мархаа болж татнасч хвсний гайхан. Энэр харахны гавал руу зан энэ мангасуу гэж Биернээс асуудал Ревен яриаг нь тасалж зүгээр л нэцэж болох зэрэгж би хортон шавж гэж хэлэхэд анар чинээс асуугаагүй гэж өгнө. Ревен энэ хүүтэй хариултад тонирхож байж гинт чангаар сохтуу агаарыг зөсөн сонсогдно. Анар ухаан алтан айж Биернээс жороо хүүхчий зурч баншин нарын тухай ирнэ. Ревен инээж боломжтой байхгүй бол аимшигтай зүйлтэй толгой шүү гэж сануулах нь андрыг бүр ч их айлхна. Биерн зүгээр харж ирбчин өхөн ягаад 5 настай хүүхчийг ашлаад байгааг ахна. Анар илүү мэдээлэл шаардахад Ревен мартцсан гэж хэлвч Биерн зассан норч ирбчид сүнстэй харьц харахтай байдаг гэж сонсон тухайгаа дуртана. Түүнийг үнийг мэдж байгаад Ревен гайхагч дор нь өөр амьсгалыг өөрчилж өөрөө зохицуулна гэж амлана. Тарны цэнэглэж эхэлнэ. Баншин нар шууд гайрах боловч тэр ойртохоос өмнө госон бөмбөлөөр дэлбэж архина. Тэр баг руугаа ирж инээмсэврэн цааш явахыг хэлэх бөгөөд залуус дуурч чадахгүй шоконд орсоор түүнийг дагаан 2 дахь давхарлуу буун. Жинхэнэ аим шиг одоо ч ихсэх бөгөөд тэд галзуу эрдэмтний зүуднээс амьсан мэт газар доорх шоронд очиж тална. Хикарод Ревений өөр чадварыг магтаж айн эмээхгүй байна уу гэж асуув. Тэр мөрөө хавчин хөрийг толтмол задлан шинжилдэг гэж хэлэх зураа хандагаа ямар нэг зүйл хайна. Эцэст нь тэр унссан нууц халхаа олж төлөвлөснөөс эрт хөрөн голимтой толгорно гэж тэдэнд анхааруулна. Тэд цүнхээ тавьж тоноглолоо бэлдэх бөгөөд Ревен замыг нээж ухаагаа
босоход буюу факшн досоонсон. Зан нэгдэх агшин тэднийг амьсгал богтон өтгөн ялцаашийн өнөр цахан авна. Өгөөдөс хөрөн өмхийн өнөр хамар шатааж дотор эргүүлж хад задарч буй хүүрнүүдийн сууг тэдний өмнө өргөж хийнэ. Гэсэн ч тэд цааш авах бөгөөд буюу өөрийгөө баруур тус энэ өмхийн өнөр нүзэсгүй байна гэж бодно. Гэтэл цаачаа зөөгч хөөшөд өгөж ихсэх ба Ревен түүний араас хүчтэй өгөөж хийнэ. Буюу түүнийг ийм өнөрт тасаагүй байх гэж таамагшина. Хикарууд варваруудыг тисж жоод магтан цааш өргөжлөхийг шаардах бөгөөд өргөжлөх тусамтэд яриа хөвсүүлэхий шууд олон аж хаварх том хүрэн аваатай нүр тосно. Тэр тэднийг аврах тухай ямар нэг зүйл ботнох бөгөөд гурван хүчтэй талаанд шууд биеэ чангасах ба би энэ бас хүрэн голон бас гэдгийг ойлгоно. Тэрхүү хүрэн өгөө хөдөлж ихчгэд олон 10 амныг зэрэг тасран цархун орилж хүн бүрийг айцаар хөдөлгөнгөө болгоно. Биер нь хаалаа түзрүүлж багийнхандаа биеэ барихыг чангаар орилно. Хикара таг хүчсэн байхад тэрээр мэрэгчгийн гişт хүмүүсийг ийм хортон бөөж өгч байгаад дотроо шүмжилж варвар хаслал давхрын бас өрөө тавчлах тул өөрөө манлайлах хэвтэйг ойлгоно. Үйл явдал улам өрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэлж хийнэ. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж, хамгийн ихэнд үсгийг өсвөл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүл.